За өдрийн амар амгалан гайлтгын өнөөдрийн подкастаар санхүүгийн салбарт ажилладаг зайрантай мөнгө эд баялагын тухай хөөрөлдсөн маш сонирхолтой подкастыг хүргэж байна. Мөн дээрээс нь түүний туулал, заамнал, бөөгийн амьдралын талаар ярилцсан байгаа. За та нар минь тоглон сууж таалан болгоно уу? За танд бөөгийн ямар нэгэн шахаа байсан бол хэдий хугацаанаас юу нэхэлсэн гэж үздэг вэ? Бөөгийн шахаа бол байсан. Хамгийн эрчимтэй шахс нь бол 22 оноос ер нь маш эрчимтэй болж ирсэн байдаг. Тэгээд гол шахаа нь болохоор ажил үйлсээр эхлээд одоо ажлууд нь бүтэхгүй болж эхлээд одоо ер нь бол дампуураа гэж ярьж байгаа шүү хүмүүс бол тийм бизнес хийх гэж үзэл нөгөөтгөн дампуураа л би бол барилгын салбарт ажиллаж байгаад ер нь бол баг дампуурах тэр ирээд тэгээд ер нь барилгын салбараас болсон. 22 онд яг хоёр ихэр хүүхдүүд маань бас яг төрж таарсан. Тэгээд яг ер нь тэрнтэйж зэрэгцээд эхнэрийн хувьд маань бас гэр бүлийн хүний маань хувьд яг шахаанд орсон маш одоо гол нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Тэгээд тэрнтэй зэрэгцээл яг бүх юм давхцаал за ер нь боли энэ одоо карьерийн шилжилт хийгээд ингээд явсан хүртэл бас цаанаасаа юм юутай байж тээ гэж бодвол тэнгэр ухаан энэ талын руу судлаад эхлэнгүүд аяндаа тэгэл яг ойлгогдоод эхэлсэн л дээ. Яг ийм шахаа явж исэн юм байна. Тэгээ одоо яг энэ зам хүртлүүгээ орох хэрэгтэй байсан юм байна гэж ухаараал мэдрээл сүулт нь тэгэл хайр уриэл явж байгаа юм л та. Хэдий нөгөө эхнэр одоо ингээл харталтын хар сүнсэнд автаал асар их дарамт одоо гэр бүлийн хүчрхийлэл донд байж байгаа шүү дээ. Тийм байгаа хэрнээ эргээд нөгөө одоо яг боссныхаа дараа ч юм уу тэрийг бодоход бол яг өвдүүдийн ийм одоо хүч чадал гэдэг юм уу энэ юм үнэхээр хайр уриэл эхэлт юм бэл. Эргээд нөгөө харталтын хар сүнсэнтэй бол талархаа бөөн баяр болол бодож явах чинь дараа нь ингээд хүмүүс уулзаад одоо яг улаач өөртөө адилхан улаач болсон хүмүүстэйгээ гэд яриад явж байхдаа ер нь бол үнэхээр ийм юм зүглүүлж байгаа чиглүүлэх гэж болсон чинь бас асар хүчин чармаал дээрээс нь хайр мэдрүүлж байгаа байхгүй. Тэр бол улаач болгоны одоо туулал зовлон гэж одоо ярих юмуд нь бол хэдий их байгаа ч гэсэн эргээд одоо давж чадах зовлон туллыг өгдөм байна. Тэр болгоно эргээд харахад бол бүгд гол үндэс суурь нь бол хайр дээр очиж л зангилагдаад байгаа юм л. За та өөрийнхөө нөө карьерч гэх юм уу түүхийг хэлж болох уу? Одоо багахан үзэгчтэй сонсогчтой юм өөрийнхөө тухай танилцуулбал. Би 86 онд төрсөн. Айлын 2 дахь хүүхэд, 4 хүүхэдтэй айлын. Аав ээж маань бол хоёулаа багш хүмүүс. Тэгэл ер нь хүүхэд байхасаа л нөгөө супер онц сурлагтан сургуулийн одоо хамгийн шилдэг сурагч гэл хөл юм дээр урд нь явж идэл тийм л төрлийн хүүхэд байсан. Тэр ч утгаараа тэгэл яг Мөсийн эдийн засгийн сургуульд банкны ангид одоо конкурс өгч чинь маань чинь 1200 баг 1500 төгрөг конкурстэй байсан. Тэр үед чинь нөгөө чагсаадаг байлаа шүү дээ. Тэгээд конкурсын шалгалтанд ороод 5-д эренблэгдэл яг Мөсийн банкны анги аваад банкны мэргэжил сонгоод явсан. Тухайн үед бол өөрөөсөө л одоо банк гэдэг салбарт л орвол ер нь ажилтай хамгийн өндөр цалинтай хамгийн одоо мундгууд нь тийшээ ортгол гэсэн ойлголттой байлаа шүү дээ. Бүгдээрээ л эдийн засагч банк санхүү гэсэн мэргэжил сонгодог байсан үе. Тэгээд 6 онд банкны ангиа төгсөөд Мөсийн банкны анги төгсөөд Худалдаа хөгжлийн банкнд 19 настай байхдаа банкнд дилерээр орж илаа. Сургууль төгсөөг байхдаа гэсэн үг. 19 настай гэдэг чинь би чинь нэг 7 настай сургуульд ороод нэг алгасаад тэгэхээр чинь тэгээд ер нь бол тийм 20 хүрээгүй л яг ажилд орчихсон. Тэгээд
11 он 2009-оос 11 оны хооронд Америкт мастер хийх гэж яваад ер нь тэнд сургууль сурах гэж үзсэн. Тэгэл болоогүй. Ер нь бол мастер хийх гэж яваад тэнд ер нь анхны эдийн засгийн хямрал гэдэг юм тохиолдоод тэгээд ер нь за боли гэж хийдэ. Тэгвэл тэндээс бас найз нөхдөдөө хамт байсан болохоор бас нэг хөрхөн ном хийчихэд ирсэн. Тийм. Тэр нь хөрхөн Солонг гэд нэртэй хүүхдийн төлөвчийг Монгол англи төлөвчийг хийсэн. Тэгээд манай Чадам гэд найзтайгаа хамт байсан болохоор Чадамаа just сайн дэмжиж бид хоёрыг хамтдаа тэр номыг хийгээд 11 онд ирээд номоо гаргаад тэгээд буцаад худалдаа хөгжлийнхаа банкнда дилерээрээ ажиллаад 17 он хүртэл дахиад ажилласан. 17 оны 6 сард ер нь олон жил ингээ банкнд доктортой байжлаа гэд банк маань өөрөө бас тухайн үед бас асуудалд орсон юм аа. Ер нь бол нөгөө 16 оны сонгуулийн үеэр Эрдэнэтийн одоо хувьцааг Оросоос худалдаж аваад одоо ингээл нэг оюурд ингээл яриад араас нь бөөн хилэн болоод байдаг асуудал байдаг шүү дээ. Тэр асуудлыг би өөрөө голд нь байсан хүн. Тэр дунд хөрөнгө зохицуулалтаар бүх юмнууд нь дамждаг байхгүй юу? Тэгэл ийм арилжаа, ийм юм болж иж ингэж худалдаж авч байгаа гэл. Тэр бас нөлөөсөн. Ер нь цаашдаа ийм юу байх юм бол бас дэмий юм байна. Улс төрийн нөлөөтэй юмрууд руу ажлууд руу ороод ирэнгүүт нь за арай өөр чиглэл рүү ажиллаж үзэх хэрэгтэй болсон юм байна гэд. Тэр үед нь бас яг боломж гарч ирээд Улаанбаатар барилга гэдэг компанид үүсгэх захирлаар орох боломж гарч ирсэн. Тэгээд 22 он хүртэл ер нь үүсгэх захирлаар ажилласан да. Тийм барилгын салбарт ажиллах юмд бол нэлээд тис өөр орчинд байсан. Хүмүүсийн нөгөө боловсролын төвшин тэгээд хүмүүстэй нөгөө Монгол хүмүүсийг одоо яаж тэгж нөгөө дарангуулж тэр хүмүүс яаж тийм хөлцөнгөө ажилтгийг бас үзэж гайхажсэн л та. Ер нь бол тиймэрхүү байдлаар явж ирсэн дээ. Тэгээд одоо 20 улаач болсныхаа дараа мандал санхүүгийн нэгтэл ажил одоо үндсэн мэргэжлэрээ ажиллаж ийн гэсэн үг. Зах зээл банк санхүү гэсэн талдаа ажиллаж ийн да. Одоо юм корпорат санхүүгийн салбарт ажиллаж байгаа хүн одоо юм тэнгэр үзэл бөөм өргөлийн бас давхар ингээд тэнгэрт зүтгээ явж штэ. Тэгэхээр юм зөрчилдөөнтэй талууд байдгүй. Одоо нийгэмтэйгээ яаж зохицож ажиллаж амьдарч байна гэх юм уу? Аха. Энд дэр бол одоо харцсангуу сүүлийн одоо 24 оны би 9 сараас ажилд орсон гэд бодоход тэгээ удирдах ажил хийж байгаа. Ихэнх залуучууд бол бүгдээрээ энэ одоо сүнс одоо далд ухамсар гэдэг тал дээр маш тийм юутай нээлттэй болчихжээ. Нэг үе бодоход бол тэгээд одоо мэдгүй юм ингээд маш зөв өнцгөөс нь ингээд тайлбарлаад энэ цаанаасаа юм монголчууд угаасаа ингэж чаддаг байсан, монгол хүмүүс юм мундаг байсан гэдгийг тайлбарлахаар их гайхна. Ер нь бол та яаж мэдтий гэд. Ер нь бол харсан юм уу, үзсэн юм уу, ийм одоо яаж ийм байгаад байна гэд. Тэр болгоно ингээд тайлбарлаад, шинжлэх ухааны талаас нь ингээд тайлбарлаад энэ чинь цаанаа ийм учиртай нэгдэл нь ийм байгаа. Энийг бол монгол хүмүүс бол ингэж тайлбарлаж ирсэн. Бид нар бол нүүдэлчин ахуй бол үнэхээр ертөнцийн орших замд нийцсэн хамгийн зөв одоо соёл иргэншлэр бид нар явж ирсэн юм аа гэж тайлбарлахаар нөгөө төлч бүр гайхал та энэ хүн ч одоо юу одоо мэдгүй юм байдгүй хүн юм байх таа гэж бодно шүү дээ залуучууд ч юм тийм. Тэгэл уус харцнаас нь тэгэл хүндлэл тэгэл гэл мэдгүй юм асуухын гэсэн ирмэлцэл тэгэл зарим нэг нь ингээд бяцлаглаар явж үзсэн ингэсэн тэгсэн гэл асуудлуудаа ярина. Зарим нэг нь ингээд хүмүүс ер нь бол би одоо ингээд юу зүүцсэн явж идэв. Боолоо зангиа боёо юм. Хүрэл хамгаалт зүүцсэн явж идэв. Тэгэхээр энийг ангаа гэж харна зарим нь бол энэ
бас нэг юм хүн байгаа юм байна да гэж бодно. Зөв. Тийм. Тэгэл ер нь бол асуудал бол баг үүсэхгүй. Ер нь бол хүмүүс маш тийм илүү нэг шинжлэх ухаан манайхад чи ялангуяа номтын тэнгэрийн өргөө тэгээд нэг хөх төрөмс гэдэг юм байгууллагын одоо гол үндсэн философи нь нуусаа хүмүүс боловсрал эрдэм мэдлэг гэдэг тал дээр төвлөрж байгаа болохоор яг тэр үндслээс нь ингээд тайлбарлаад явахаар хүмүүс бол вау гэж тэр нь хүлээж байгаа. Яг нэг зүйлийг одоо тодруулж асууж болох уу? Амжилтанд хүрэхийн тулд одоо амжилтын хөшүүрэг нь магадгүй юм даалдын хүч, тэнгэрийн хүч гэх юм уу тэр зүйл байдаг уу? Эсвэл яг ингээл арга талын буюу одоо энэ зам твийн амьдралаараа хүн яг амжилтанд хүрээд байд юм уу? Даалдын хүчийг ашиглах тийм юм байдаг болов? Тийм. Яг хоо амжилтанд хүрж байгаа гэдэг нь үнэхээр одоо нөгөө тухайн хүний сүнсний өгдөл ер нь байд юм байна гэж би бодод байт. Тэр сүнсний өгдөл буюу тухайн тэр хүн үнэхээр одоо хөдөлмөрч байгаад хичээнгүй байгаад одоо яг хөлсөө уурсгаад зүтгэж байгаа бол тэргүй эдийн ингээд шууд одоо эвгээгээд тэр хүнд одоо өгөх ёстой зүйлийг харамгүй өгдөг бүх талаар нь. Холбоос үүсгэсэн байхад гэсэн. Ер нь бол нөгөө хөлс одоо уурсгаж штэ хүн те хичээж ийн гэсэн үг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг. Тэгэхээр угаасаа хөлсөө уурсгаал хүн ямар нэг юмыг одоо зүтгэж байгаа тэрэнд ингээд тэмүүлж байгаа бол тэрний шагнал нь ямар нэгэн байдлаар ирж байгаа. Тэгэхээр тэр нь заавал нөгөө хүний амжилт гэхээр нөгөө хит их өндөр шунал одоо хүсэл биш. Яг бодит одоо таарсан хөлсөнд нь одоо төв дүүцхүйц зүйлийг ертөнд угаасаа өгдөг. Тэрэнд бол амжилттай байна гэдэгтээ өөрийгөө одоо нөгөө холбоос үүсгээ дээшээгээ холбогдож чадж байгаа хүмүүс бол тэр төвшөндөө очино. Тэр хэмжээнийхээ л одоо хүчин чармайлт өөрөөсөө гаргана л гэсэн. Тэгэхээр цаг хугацаа болоод одоо бодлын хүч болоод бүх юм тэрэнд төвлөрж ижил тэр зэгт хүрч байгаа шүү дээ. Зорж байгаа цэгээ харсан л бол тэрэнд сэтгэл хүрсэн бол нөгөө аяндаа бие хүрнэ гэдэг шиг л байх юм байна гэж боддог. Одоо нэг юм сонирхолтой асуулт төрж ил та. Одоо мөнгө бол хүмүүсийн хамгийн шунлыг өдөөдөг юм point цэг байгаад идэг. Тэгэхээр таны ажиллаж байгаа салбар юм хүмүүсийн хамгийн тийм шунал одоо юу гэдгийг тийм одоо орон зай байгаа шүү дээ. Эсвэл үгүй ээ нөө? Яг энэ дээр мөнгөн дээр гээд ярихаар одоо Монголд ингээд маш олон тэрбум одоо төгрөгөөр бол одоо тэрбум давцсан хадгаламжтай ч юм уу одоо бизнес нь юм болцсон хүмүүс бас цөөнгөө байгаа. Тэр хүмүүсийн одоо тийм болох хэмжээнд ирэхийн тулд тэр хүмүүс тэр хэмжээний хөлсийг урсгасан байгаа байхгүй. Ер нь бол маш их цагаад амьдралын цагаа болоод гэр бүл бүх юмаа зориулж иж тэр хүн тэр тухайн баялагийг одоо бүтээсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүний хөлс хүч шингээсэн маш их одоо залуунаас амьдралын цаг хугацаа бүх юмаа зориулсан зүйлийг одоо огт үнгүй ч юм уу одоо энэ зүгээр л одоо дурын одоо нэг одоо авилга аваад авцсан хүнтэй адилтгаж ерөөсөө болохгүй байгаад байгаа. Тэр шаал өөр идэг. За тэгвэл ингэж асууя заяа. Уул уурхайн салбарт ингээд тухайн хүн маш их хөдөлмөр хүчээ амьдралаа залуу насаа ингээд зориулсан. Тэгэд маш их хөлс гаргасан, маш их хөдөлмөрлсөн. Тэгээд тэр хэмжээгээрээ баялагийг бүтээж чадсан одоо мөнгөн баялагийг. Тэнгүүд нөө байгальтаа магадгүй эсрэгээрээ байгалыг одоо хүн сэргээгдэхгүй байдлаар ашигласан байвал тэр хүний хөдөлмөрийг зөв ёсны гэхүү эсвэл одоо тэгэхээр бидний одоо бий болгоцсон нийгэм одоо байж шүү бид нар те эндээс ингээд баялаг гэж юм буруу ойлгоод газраа авахад тэрийг ингээд одоо газрын баялаг гэж нэрлээд ингээд загаад байгаа энэ нэг одоо төөрсөн систем ер нь бол бид нар төөрөлдсөн энэ байгаа байдлаас болж байгаа. Гэтэ нэгэн тал тэр хүндний одоо энэ цаг үед ирсэн хүн
өөрөө хөдөлмөрөөрөө ингээл тэр чинь өөрийн гэсэн цаг хугацаа бүх юмаа зориулаад уг нь тэрийг хийж байгаа шүү дээ. Гэхдээ цаагаараа үр чим ингээд одоо за энэ ингээд үнэхээр өсөвчөө зориулсан тэрнийхээ үр чимийг хүртнэ. А нөгөө талдаа арга талдаа ингээд юм хүртэж байгаа боловч нөгөө талдаа буюу бэлэг талдаа эн чинь маш том оршихуйг сүйд хийчихсэн. Тэрнийхээ төлөөс нь тэр унж таарч байгаа байхгүй. Бэлэг талдаа ингээд төлөөс нь унжиж байгаа бол тэр чинь нэг хүний сүнсний одоо би одоо байгаа хүчин чармаалтаар тэр оршихуйг дахиж сэргээж чадахгүй хэмжээнд ирж байгаа бол тэр ураг удам бүхлээрээ тий одоо тэр одоо оршихуйг нөхөн сэргээх одоо өрөнд унчиж яана л гэсэн үг ш нөгөө талдаа. Хэдий наан ингээд аваад энэ одоо зөвхөн энэ байх 60-даа гоё амьдрчлаа тий. Ингээд тэгвэл нөгөө талдаа нөгөө 60 биш тэрийг одоо 360 жил юм уу эсвэл бүр 2160 жил ч юм уу бүр нэг 90-ээр нь ингээд одоо өрөнд унжих магадaltaй байхгүй боломжтой. Тэгэхээр тэр бол угаасаа дэнслэгдэн тэрхүү очоод. Тийм. За тэгвэл ер нь баялагийг яаж бүтээвэл арга бэлэг талтай юм зохистой байдаг юм бол баялагийг одоо бүтээх юм нь одоо нүүдлийн соёл дээр одоо яг л сэтэр дээр байгаа боломж юм нь ерөөсөл тархиа ухах хэрэгтэй л байгаа байхгүй. Хамгийн гол нь тархиа ухах нь. Тархиа ухах нь ухаж ижил хүн аяндаа хүнээс бүтээл гарна. Тэгэхээр бид нэр газрыг зүгээр ухаж болдог юм гэж харахаас болоо зүгээр энд бидний орших орондоо гэл одоо хууль болдог бол хуульчилчвал тэгэл тэрхүү мал нь баялаг юм байна. Малаас гарч байгаа бүх юма боловсруулж болох юм байна. Тэгээд малаас одоо сүү шим бүх төрлийн юмыг хангалттай гаргаж болох одоо ном одоо судар юмнууд нь угаасаа бүтээгдсэн байгаа. Бидний дотор одоо хүний бие дотор ч гэсэн өөрсдөө генд нь агуулгдсан явж байгаа тэрийг нээж чадахгүй байгаа болохоос ш. Тэр мянган хүмүүс ч мэрэгжил байгаа. Нөгөөх л одоо үдэс уламжлалтад ирсэн ёс заншлт дээрээ одоо тулгуурлах юм болов нь маш том боломжууд байгаа гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр энийг нэгдмэл ийм зангидах гэдэг юм уу одоо нэг жаяглах хэрэгцээл бий болно гэж боддог. Ер нь бол дэлхийн аяндаа одоо ингээд бүгдээрээ одоо энэ шинэ ирэн рүү орж ирж байгаа үедэр аяндаа сэрхүүн ингээд бий болоод эхэлчихэж байгаа болохоор энэ дээр бол нэлээд хурдтай агц дэвшил гарах байгаа. Тэрийг нэг санхүүгийн салбарын хүн болохоос нэг сонирхолтой л энэ одоо ингээл дэлхийн нийтээр дотоодын нийт бүтээгдэхүүнээр өрсөлдөж штэ. Ер нь ашиг орлогоороо бүх компаниуд л ашигаараа одоо өрсөлдөж гин, орлогоор өрсөлдөж гин. Тэрний цаана асар их одоо аж үйлдвэрлэл явж байгаа тий. Одоо бараа нийлүүлэлт дээр одоо улам л ихсэж гин, улам л барааны үйлдвэрлэл ихсэж гин. Тэгээ бодохоор яг миний зөвөр өнцөг шүү. Улам л их бараа нөхсөөл зах зээл нь ингээ өсөөлөдөг, тэлэлэдэг. Нөгөө талдаа байгалийн баялаг нь ингээ хомсдоо нэг энэ арга талаасаа юм нэгсээд байгаа бол нөгөө талд одоо оршихуйн ингээд хомсдолт үүсээд байдаг. Тэгэхээр энийг санхүүгийн зах зээл дээр юу та юу гэж хардаг вэ? Улам л компаниудын ашиг орлого өсөөсэй гэж бодохоор цаана ингээд эсвэл ямар үйлдвэрлэл, ямар аж ахуйн нэгжүүд илүү хөгжих тийм салбар байвал зүгээр юм бол. Тий, одоо бидний амьдарч байгаа үед бол ингээд одоо бүх үеийг одоо ингээл үеийн юмнуудыг одоо харж болж юм л та. Одоо тэгэл компьютер анх би болох үед бид нар чи дөнгөж төрж илээ шүү дээ. 86 он гэдэг чинь анхны том компьютерүүд ингээл ер нь гараад ирчихсэн. 90-ад онд ингүүд л яг л одоо шинэ гар утас одоо харилцаа холбоо үүсэл тэгэл гар утасны шинэ давлгаа орж ирэл бүхэл юм ингээд хөгжөөд явж байгаа юм. Энэ үе дээр угаасаа хүн төрөлхтний одоо хүн амын өсөлтөн ч гэсэн угаасаа яг дагаад одоо 3 тэрбум 5 тэрбум байсан бол ингээл одоо 6 ингээл 8 тэрбум хүнтэй болцсон байж байгаа. Энэ хэрэгцээг хангахын тулд өнөөх л нөөц баялгаа дэлхийн ээжээсээ одоо бид нэр аваад
одоо буцааж өгөхгүй юм шиг л ингээл аваад хэрэглээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ байдал бол яг эдийн засагч талаас харахаар энэ угаасаа нэг зүй ёсны юм шиг угаасаа эдийн засгийн онол гэдэг одоо бидний заалгацсан эдийн засгийн онол нь өөрөө эндээ таарсан одоо юм байгаад байхгүй. Тэгэхээр энд бидний энэ сурсан эдийн засгийн онол бол одоо зүгээр л энэ ахуйг зөвхөн нэг өнцгөөс л хараад хийж байгаа үйлдэл байна байхгүй. Одоо зохиочихсон зүйл гэсэн. Хүний одоо хараад энэ чинь ийм байх юм байна, ийм байвал болох юм байна, төр энэ дээр нь оролцох юм байна, ийм үе дээр нь төр оролцохгүй юм байна. Дэлхийн эзэн юм шигээр л сэтгэсэн. Тийм бүх юм ингээд одоо бид нар зүгээр л баялагтай юм уу, ядуу бүрээ орноосоо юм уу тэдний баялагийг ингээд цөлмж явахт л болчихно гэд бодсон. Ийм л одоо тогтолцоонд бид нэр орчихсон буруу одоо нэг нийгэм гэж яриад байгаа нэг богшмол бий болгоод байгаа одоо үзэл рүүгээ тэртээ ингээд масс тэр чигт орсон байхгүй. Бүх одоо топ сургуулиуд, бүх одоо мундаг эдийн засгт бэлддэг бүх улс эдийн засгийн орнууд бүгдээ л адилхан ийм онол дээр төвлөрсөн байгаа болохоор онлоос ахуулаад ийшээ ингээд буруу явцсан. Энийг бол одоо тэнгэр үзэл талаас нь харах юм бол энэ дээр гас гаргалагын нэг нь заагд өгсөн байгаа. За. Жамыг сахиулах тэгээд энэ юутай жамтай холбогдох зүйлсүүдийн нэг нь хийвэл маш хэлбэрхэн бид нэг ингээд хит их дэлхийг уухгүй одоо хязгаарлагдмал нөөц баялаг руугаа ингээд шунаад авахгүйгээр шийдэх боломж болгоно байгаа хгүй. Одоо дэлхийн одоо хийсвэрлэл хитрхи ингээд дэврүү ингээд болохгүй байгаа нэг өнцгийг одоо нэг жишээгээр хэлэхэд бол одоо дэлхийд даяар 2 дугаар дайны дараа долларын дэлхийн банк буюу дэлхийн олон улсын валютын сан гэж бий болоод дэлхийн нийтээрээ алтай стандарт руу ер нь бол шилжчихсэн байсан. Валют хоорондоо улсууд хоорондоо тухайн улсын валютыг хүлээн зөвшөөрөхийн тулд гадаад тодорхой хийх тулд бараа солилцоо явахын тулд бүгд алтаар валют нь одоо баталгааждаг байсан гэсэн. Гэтэл тэрийг Америкийн нэгдсэн улс төвтэй одоо дэлхийн банк валютын сан бий болоод алтнуудыг бүгдийг тэнцвэрлүүлж эхэлсэн. Дэлхийн алтнуудыг. Тэгээ тэрийг үндэслээд одоо тухайн улс нь одоо ямар хэмжээний валют хэвлэхэд одоо ямар хэмжээний эдийн засгтай байгаагаа тэргээр одоо баталгаажуулж гаргаж ирдэг гэсэн байна. Тэр систем маань явандаа 73 онд байхгүй болоод Бреттон Вудсын системийн дараа задраад одоо доллар гэдгийг арталт нь баталгаажуулдаг нэг ширхэг одоо 1 грамд алтч байхгүй болчихсон. Тэгэхээр ийм fiat money буюу ийм нэг зохиомл мөнгөний систем бүгдээр орцсон ба дэлхий. Тэгэхээр энийг одоо болцсон гэдэг чинь долларыг хичнээн чивэлсэн хамаагүй. Ийм системд байж бид нэр дэлхийн одоо баялагын хэмжээнд уг нь хязгаартай мөнгө хэмжлэгдээд тэр нь ингээд одоо дотроо л эргэлж явах хэрэгтэй шүү дээ. Барьж явах. Тийм барьж явах хэрэгтэй. Тэнгүүд одоо нөгөө мөнгө одоо хүүний систем бий болж байгаа чи өөрөө бас энтэй холбогдоод бас ингээ гажуудал үүсгэж байна. Тодорхой юм хязгаартай биш тийм. За энэ 3 сая хүнд бол за 3 тэрбум төгрөг ингээд цаасаар хэвлэхэд болчихно гэж үзэх юм бол эдийн засгийн яг тэрэндээ багтаад бүх юм нэргэлдээд болдог гэж үзэхэд зээлийн харилцаа ороод ирж байна. Зээлийн харилцаагаар ороод ирэнгүүт мөнгө тэнд бий болж явах хэрэгтэй болно. 3 тэрбум төгрөг одоо 10% хүүтэй жил байлаа гэхэд 3 тэрбум одоо 300 сая болчих ёстой шүү дээ. Гэтэл тэр 300 сая төгрөг хаанаас бий болох юм? Зөвхөн энэ нөгөө тоолуур дээр ингээ гарч ирж байгаа зүйл байгааз. Тэнгүүд энийг хаа нэг техникийн хевлээд байгаа гэсэн үг болж таарч байгаа юм. Ирээдүйн цагаас аваад ирнэ гэсэн үг юм шүү дээ. Тийм ирээдүйн цагаас аваад байгаа. Тэрийг яг цаасаар нь хевлэсэн үү гэхээр үгүй. Тэнгүүд нөгөө зах зээл дээр чинь одоо мөнгөний хомсдол бий болонгууд үнийн өсөл нөгөө хүүгийн төвшин өсөх гэл ингээл нөгөө баахан эдийн засгийн одоо бид нэр ингээд нэг асуудлууд ингээд тал талаас ингээ орчод нь шүү дээ. Эний нэг жишээ гэхэд л зүгээр ингээд энэ дээр очиод бид нар ямарч бодлохгүй гацчихад байгаа байхгүй. Тэгээд одоо чинь мөнгө
зах зээл дээр хангалттай биш болчиход байна шүү дээ. Эдийн засаг одоо 10% өсгөд нөгөө 3 тэрбум төгрөг чинь яг 3 тэрбум 300 сая болоо дараа жилд ингээд байж ич эдийн засаг тэр мөнгө чинь бүтэн эргэлтэнд орох хэрэгтэй болох гэдэг шүү. Тэгэхэд тэрийг одоо хэвлэхгүй байснаас гэдэг юм уу, мөнгөний одоо мөнгөө дутуу хийснээс болоод гэдэг юм уу, мөнгөний нийлүүлэлтийг багаар ингээд хязгаарласнаас болоод зах зээл дээр хүүгийн түвшин өсчээд байгаа гэсэн үг байхгүй. Ховор юмны чинь үнэн өснө, мөнгөний хүүн болохоор үнэн нь болохоор хүү гэдэг байдлаар гарч ирж байгаа гэсэн. Тэгээ бид нэр бас нөгөө талдаа гадаад эдийн засгаас өөрсдөө хамгаалахын тулд төгрөгийнхөө үнийг өндөр байлгаж байгаа хэлбэр бас харагдаад байгаа. Ер нь бол одоо жижиг улсын одоо зовлон гэх юм уу. Одоогийн энэ одоо бий болгоцсон байгаа тогтолцоонд бид нэр амь зуухын тулд Монгол улс амьд одоо тисэж гарахын тулд хүүгээ өндөр байлгаж байгаа төлөөсөнд ханшаа алдж байгаа гэсэн. Одоо долларын ханш одоо жил болгон л чангараад байгаа шүү дээ. Өсөд одоо 3580 эдтэй болцсон явж байна. Тэгэхээр энэ болгоны чинь төлөөсөнд бид нэр ер нь бол долларын орлоготой буюу бид нэр доллараар юм борлуулж чаддаг болж иж л манай төгрөг арай хүчтэй болж ирнэ гэсэн үг. Тэгэхээр одоо дандаа лээрлэхүүлээд л байгаа гэсэн ер нь бол бүх талаасаа лээрлэхүүлээд байгаа. Тийм шүү дээ. Нэгийн эсрэг 3500 гэсэн үг шүү дээ. Тийм ер нь бол тийм гэсэн. Тэгэхээр 3500 дахин илүү одоо үнцэн Монгол одоо төгрөгтэйгээ жишг юм бол тэр 3000 дахин бага байна л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм доллартай харьцуулаад бол. Ер нь тэгэл дэлхийн нийтээрээ бидний үнэлэмж тэр хэмжээнд бас очих болох гэдэг. Бидний амьдралын чанар тэр хэмжээнд бас доошлох болох гэдэг. Тэгэхээр болчиход гэж болцсон. Тийм байгаад. Тэгэхээр энэ болгоныг одоо тисч магад гараад одоо яаж давах одоо үзэл онол үндсэн философи гэдэг юм уу, тэр юм нь бол одоо судрууд дээр бичээтэй байна. Одоо нүүрс тухайн одоо алтан дэд үнний аялах уу, тийм нүүдлийн соёлоор бадраах гэл нийгмээр бадраах гэдэг номнод байгаа. Тэгэхээр энэ юмнуудыг бүгдээрээ шинжлэх ухааны одоо салбар болгон санхүүгийн салбарын тал талаасаа харж ийн одоо ингээл баяр хүү гэдэг одоо нөгөө доктор өгдөг шүү дээ. Бас яг энэ талын юмыг нэлээд ярьдаг. Мөнгөний одоо бид нар боолчлолын системд орчод байгаа энэ барууны одоо долларын эзэдийн одоо зохиосон тоглоом руу бид нэр яваад орцсон, өөрсдийн мэдлэгээ яваад орцсон байгаа гэдэг энэ талын юм бас гарцсан бас эхнээсээ бас тэгэл талдаа дэвшүүлэл явж лээ. Одоо саяын түрүүний асуусан асуулт руу дахиад ороход нэг ийм зүйл байдаг шүү дээ. Их мөнгөтэй болох нь ингээд шунлыг өдөөдөг, шунлын орон зайлуу орлооч гэдэг юм уу. Нэг ийм зүйл байгаад байдаг. Гэхдээ өнөө цагт мөнгө маань өөрөө ингээд зэвсэг хүч талаасаа байгаа ш. Тэгэхээр ер нь энэ мөнгө гэж ер нь одоо яаж ойлгол ер нь зохистой вэ? Тэнгэр үзэл талаасаа ч тэр одоо санхүүгийн салбар талаасаа ч тэр мөнгөний үзэл, мөнгөний сэтгэлгээг за ер нь бол хүний одоо үндсэн одоо өгдөл гэдэг юм уу те хүн гэдэг одоо амьтны хувьд харахаар ерөөсөл хамгийн одоо бага зардлаар амь зуух зорилготой одоо тийм одоо хүсэл тэмүүлэлтэй амтан байгаа байхгүй. Өөрөөсөө хамгийн бага одоо эрчим хүч зарцуулаад урт хугацаанд амьдарч явах сонирхолтой гэсэн. Тэгэхээр тэр бол яг уусаа хүний хийж байгаа бүх юм дээр нь одоо цаанасаа хөгжсөн хөдөл юм шиг байгаад байгаа. Энэ дээр одоо гол орж ирж хөдөлгөөнд оруулах зүйлүүд нь одоо нөгөө голын хатгаас гэдэг юм уу цаанаасаа үнэхээр одоо сүнсэн ингээд зүгээр суулгадаггүй тий бүгд нь ингээд анханасаа энэ хүүхдийг ийм хөдөлгөөнтэй ийм бүтээлч байна
ийм уран бүтээл чадвартай ингээд цаас нь өгтөл нь өгцөн бол тэрэндээ хөтлөгдөөд аяндаа хүн бүтээл гаргаад одоо амжилттай ч юм уу одоо баялагтай болж болох бол би бол одоо хэвэн гэж бодоод байгаа хгүй. За зүгээр гэтэл тэрхий их мөнгөд шунаад баян болоод яг цаад зорилго нь юу вэ гэдгийг бас бодох хэрэгтэй байна. Юун дээр болохоор гэрлийн өргөнөөс гарсан судрууд дээр болохоор нөгөө хитвчний судар гэдэг тэрэн дээр одоо яг 13 дугаар зууны үеийн Чингис хааныг одоо улсаа байгуулах үед нь ямар одоо ард эдийн засгийн хөшүүргэн яг юу байсан гэхээр бас тодорхой бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр тэр юм дээр үнэхээр шунал бол зөвхөн одоо улсын тусгаар тогтнолынхаа төлөө хүмүүс шуналтай байхгүй. Мөнгө баялаг бий болгоё. Зүгээр туурт явдаг ийм цэргүүд байсан овгийн хотгийн хүмүүсийг ядаж нэг дайнд яваад ирэхсний дараа нь алтын цуглуулад адуу болгоод адуугаа өсгөөд аяндаа тэр одоо адуунуудаа өсгөж үржүүлсээр хагаад одоо нэлийн баяжсан болж таарж байгаа хгүй нөгөө агаач юу болоод аргачин тэнгэрт ингээд сангийн сайд байсан гэдэг. Хабуул хаан Амхаа хааны үеийн сангийн сайд байсан агаач юу аргачин тэнгэрт ингээд тэрний одоо судар дээр нь бичсэн байна. Тэгээд хүмүүс шуналтай байх тэрэн дээр болохоор зүг гэдэг. Олны төлөө зүтгэж байгаа. Тийм, олны төлөө тэгээд улс улсаа төлөө хүмүүс шуналтай байх нь зөв гэж үздэг. Шунал нь үнэхээр зөв байгаа тохиолдолд бол тэрний одоо өр өгөөж нь бол улсынхаа төлөө учраас тэр бол одоо ямар ч одоо байгальдаа мэдээж одоо хор хөнөөл бол учруулахгүй жамыг дагж байгаа шүү дээ. Тэгээд тэр хэмжээндээ одоо нэг хил хязгаарыг одоо жаглаж байгаа чинь одоо их засаг байгаа байхгүй. Тэгэхээр яг их засагт хүрээндээ бид нэр зөв амьдрч чадвал тэнд шуналтай байх орон зай бол чөлөөтэй. Зөвшөөргөж байгаа байхгүй. Их засагаар хүрээнээс хилээс одоо халиад байгааг энэ ялангуяа энэ одоо алтан судар дээр бичсэн байгаа. Энэ орон зайнаас давчих юм бол энэ бол одоо нөгөө булгай энэ болоод ингээд буруу тишээ яваад ирж байгаа байхгүй. Шунал нь тэрсээ тэргүй эндээс болоод дараагийнх нь одоо хар муу үр дагаврууд нь тэрсээ тэргүй дагаа гараад ирнэ. Тэгэхээр ийм байдаг гэдгийг одоо тууллаараа манай өвгдүүд маань аль хэрэг одоо хэдэн зуун жил хэдэн мянган жил явж ирээд таньсан учраас энийг одоо анхнаас нь жаялаад их засаг гэдэг энэ одоо хуульчлаад жаялаад ингээд бүр тэрийгэ соёл болгоод бүх уламжлал болгоод ингээд бүр ахуйн соёлт нь ингээд шингээгээд өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол дэлхийн нийтээр энийг сайн мэдэхгүй учраас жоохон төрөлдөөл яваад байгаа юм байна гэж боддог. Тэгэхээр мөнгөний сэтгэлээ гэдэг нь тухайн үйлээсээ зорилгоос хамаарч бас зөв буруу аянда очиолгоо гэсэн эрлэгтэй очиод дэнслэгдэх юм байна гэж боддог. Шуналтай байх хэрэгтэй тэрэнд ихтэй одоо их засгийн одоо хил хязгаар дотор байх хэрэгтэй бол Монгол одоо үндсэн философи дотор бол тэгжил заах юм бэл. Танаас өвгдөө болгож явах үеийн сэтгэлийг асууж болох уу? Одоо тийм сэтгэлд үлдсэн юм үйл дээрх яг мэдээж бүх үйлүүд л маш сайхан байгаа шүү дээ. Гэхдээ тэр дундаас нэг тийм голын хатгасаа болсон яг энэ мэдгүй л танаас яг энэ ямар хариулт ирэхийг нь тэгэхээр за өвгдөө буулгаад би ч одоо шинэхэн улаачтай орно. 24 оны 8 сард тайгад боссон хүсгэлийн тайгад бид нар тавуулаа боссон. Тэрнээс хойш бол ажил орч байгаа болохоор ер нь бол өргөн дээр өглөө цэрийн гаргаад дуустал өглөө үрээр очичил өргөн дээр цэрийн болтуудаа хийдэг гэсэн. Тэгээд хамгийн сүүлд одоо өвгдүүд ер нь буугаад янз янзын юм ер нь бол
одоо намайг сайн одоо сурахаас нь л гэж хүсдэг юм байна гэдгийг бол мэдэрсэн. Тэгээ ер нь бол ядаж одоо болохгүй байгаа энэ хоолон хүртийн ингээд застын ийм одоо 7 гişгээ ингэж амьсгаад аваад ингээд одоо авиагаа ингэж зүг гаргаад хаа гэдэг ч юм уу дасгал хийлэгдэг буурлаа байна. За сүүлд юуны Туваагийн үүлэнд яваад наа Хэрэгс нууран дээр ирэхэд бол нэлээд яасан. Би ч бас дуудлагатай явсан Туваагийн үүлэнд. Тэгээд Увснуур, Хэрэгс нуурын үүлэн дээр бол нэлээд бүр цаанаасаа бүр хайр мэдрэгдээл өөрөө ирэхгүй шууд огшоол хицээ барайл уйлаал тэнд яг үеийн дундуур бол нэлээд мэдрэмж бол нэлээд сайн орж ирчихсэн тэр үед. Туугийн үлэнд явахд бол нэлээд баяртай байсан маань буурлууд маань яг тэр бол бүр голоос бүр бүүн хайр амдрал амар илт мэдэгдсэн. Тэн дээр бол хамгийн гоё үе тэр мэдрэмж байсан. Ер нь тэр л хамгийн супер мэдрэмж юм да. Тэг хүүхдтэй болох яг ингээл яг нэг амьдралын хамгийн нэг гой мэдрэмжүүд байдаг шиг яг тийм мэдрэмж бол байсан тийм. Тийм Туваагийн бас нэг инсэмэрэн дээр хийсвэл нь Ойлгийн онлын 10 ахын үлийг хийсэн шүү дээ. 10 цагааны дэлгэр үл. Та ер нь хизээ яг юм одоо Тэнгэрийн үйлд зүтгэе яг бөө болъё гэсэн шийдвэрийг яг ямар мөчөд гаргаж ирсэн бэ? Би ч бөөгийн талаар бол нэлээд эрт мэддэг байсан юм аа. Би чи 2008 9 оны үед миний бүр хар багын найз маань бөө болоод улаач болж байгаа юм л да. Хоёр одоо баг донд яхаар л босчихсон. Бүүн л одоо юм болж ирсэн санагдтiin. Тэгэл дагаж өвөр хангаа руу өвдөрийнх нь одоо дахих уулынхын тахилга мэхлэхэд нь би жолоо барайл явдаг байсан. Тэгэл ер нь бол би тэгээд үүлийг ингээд харж байхад би бол хизээч бөө болохгүй гэж боддог юм байна. Би угаасаа болохгүй юм байна уу? Надад бол угаасаа тийм байдгүй юм байна гэж л бодож байгаа юм чинь. Тэгэл арх уудаг, тамхи татдаг ингээл ийм миний хизээч угаасаа хийж чадахгүй, ерөөсө төсөөлөгдөхгүй үлдлээд байгаа байхгүй. Тэг угаасаа арх тийм спиртийн төрлийн юмд угаасаа харшилтай ууж чадахгүй, тамхи угаасаа татчих чадахгүй болохоор тэгээд за энэ бол угаасаа миний юунд бол байхгүй юм да. Манай найз нөхөд ингээл явж байгаа юмд ингээл даатгаад ч юм уу хамт үлэнд нь яваал туслаад явж хат болох юм байна гэж боддог гэсэн. Тийм. Тэгэд нэг чийж нөгөө цэрүүж мөрвөл ягаад ах юм байдгүйс юм уу? Тэгээд 22 оны үед ажиллаж бүтлгүүтээд одоо яг эхнэрийн хувьд нэлээд одоо нэг сэтгэл зүйн одоо олон жоох хүүхд дараалал гаргачихад бас эмэгтэй хүн чинь бас сэтгэл санаа хямран тэрэн дээр нь бас дөрүүлээд нөгөө манай буудлуудын л одоо хилцэл байдаг бахал гэж би боддtiin. Тийм. Тэгээд эхнэр маань маш хартай болсон. За бүр орд тас байхгүй юмыг л одоо би болгож ярина. Одоо яг тэрнтэй тэгжсэн бидтэй гэдэг байдлаар ярина. Тэгээ тэрийг нь би чинь ингээл эсэргүүцээл эхлээл инээд хүрээл тоодгүй байлаа. Тэгэл ажилдаа яваал ингээл барилгын ажилчдад хэцүүдэл цаг үлрэл өвөл ойртол намар болж явах нөгөө барилгын сайн явж өгөхгүй. Тэгэл за дампуурхан тодорхой боллоо болиё гэж бүх юмудаа тараагаал дуусчихсан. Тэгэл эхнэрч тэнд бас л нөгөө харталтын байдал нь улам хүндрээл. За тэгээд байжсэн бараг салдаг дээрээ тулсан юм аа битэр чинь. 3 хүүхэдтэй байсан охин маань бүр баг байсан нэг гантай лээс. За ер нь болий доо ингэж ч одоо
дээрлхүүлээл, доромжлуулаад амьдраад байна гэж юу ах уу гэл. Тэгээд аавын доо очивоо 7 онлоо. Тэгсэн чинь л уулзъя ярилцах юм байна гэж болол явсан. За гэл очиод уулзсан чинь юу үзүүлж байна? Яг нэг зураг үзүүллээ. Тэгээ харсан чинь жирэмсэн гэж байна. За би жирэмсний ингээл харсан чинь хоёр байна гэд. Тэгээд бүр шоконд ороод за яах их учраа болтгүй. За тэгэл угаасаа хоёр хэрэг юм уу гэл өөр ирэхгүй нүднээс нулимс гарах гал авахгүй бүр дотроо ингээл барайл гүрээсээр гал за 5 хүүхэдтэй болж байна тий. Тэгээд 5 хүүхэдтэй болохоор болчихсон. За окей угаасаа энэ төвчл угаасаа амьдрах л байна гэл. Тэгээд 5 хүүхэдтэй болохоор л хүүхд хоёр ихэр маань төрөх болтол чинь бас нөгөө жирэмсэн хүн чинь бас л нөгөө юм хэвээрэл савлгаатай л сэтгэл зүйн хэвээрэл яаж юм чинь. Тэгэл хажууд нь 50 байхын тулд би бүх ажлаа хаяад өөр давхар хийжсэн ажил зөвлөх ажил хийжсэн юмнуудаа бүгдийг хаяад гэртээ сууж байгаа. Таг. Тэгэл бүтэн гэртээ сууж авах хугацаанд юун дээр доктор Joy Dispenza гэдэг хүний видеог үзээд тэр хүн болохоор триатлоны тамирчин байжгаад нуруунд маш хүнд гэмтэл аваад тэрийг өөрөө бяцлаглаар эдгэс ингээд байхгүй. Тэгээд яаж одоо супер хүн болох уу гэд ном гаргацсан. Becoming Supernatural гэдэг. Тэр номыг интернетээс олж уншаад тэгээ ер нь тэр номыг орчуулад хэлж ийсэн. Монгол дээр ер нь энэ айгүй гоё юу байна. Хүн өөрийгөө ингээд дэмчилж болдсон байна. Хүн чинь ийм супер чадвартай байна гэл. Тэгэл нөгөө лавга доктор моктрийн номыг буддаа гэл тэр ном хүртний тухай юмнуудыг судлаад ингээл яваал гэсэн. Тэгжсэн чинь гівэн тархины хакер тэр манай баясаа гэж хат ирсэн. Тэгээд тархины хакер тэрээс хараал хөө ийм юу байд юм бах та гэл юмнуудын үзэл бичлэгнүүдийн үзэл явж исэн чинь байхгүй нэг нөгөө нээлттэй тавьсан юу байсан байхгүй хичээл байсан. Гэтэ тэр нь бүр нөгөө юутай холбоотой ижид тэнгэрийн өшөөд хамгаалах нийтийн ховс байсан. Тэгээд тэрэнд орсон чинь бүр би ингэж уйлдсан бахта гэмээр уйлаад ганцаараа би чинь бас л нөгөө их нэртэй баахан бүлий дулцсан бүр хамаг одоо байдгаараа хэлүүлсэн. Тэгэл голын өрөөндөө орцсон өөрийнхөө компьютертэй өрөөнд жижиг өрөөндөө орцсон. Тэгэл ганцаараа өстой бичсэн чи орой тэгэл яг тэр бичлэгийг тавьж байгаа л нэрээ бяцлагаад үзье гэж дагаад хөвч байгаа л яг хосонд нь орлоос чи бүр дээлээ бүр тэр дэрийг бүрст шалт нортол нь уйлаад тэгээд за өстой ямар сони юм болчоо гэл тэгэл ер нь видео бичлэгүүд нь тэндээс ер нь нэлээд сайн үзчихсэн. Тэгээд энд ийм судрууд байт юм байна. Ийм юм байт юм байна гэл сонсч явж байгаа л 24 оны 23 оны юу юм байна. 11 сард мэдээж гэр бүл чинь нөгөө төрсний дараа тэгэл дахиад нөгөө байдал хэвээрээ үргэлжлээл хоёр ихрээ би хараад одоо гэртээ таг сууж байгаа юм шүү дээ болно тий. Тэгж яхад л нөгөө л юм яригцаар нөгөө л асуудал хэлэгцээр ар гэрийн амьдралыг одоо тэгэл аав ээж ингээл ус хөрхөн тусалж дэмжээл мөнгө сангаар бас дэмжээд тусалж өгч байгаа юм л да. Тэгээд байдал улам хүндрээл одоо ингээл бүүн гар мар бүүн сорим морьтой болоод энэ чинь бүү юм болж байгаа юм чинь. Тэгэл за бүгд найрамдахаа уншуулж байгаа 23 оны 11 сард ер нь бол шууд ял гарч байгаа. За гэр бүлийн хүчирхийлэл би ингээд дайраад ороод ирсэн үнийг одоо эмэгтэй хүний чатаа тэгээд
хамгаалаад ингээд түлхэхэд ингээд нөгөө хүн чинь одоо бэрт чинь гэмт чинь тий. Тэгээд би өөрөө ингээд хазуулаад цоцолаад гэсэн одоо тэгээд одоо хогч чинь биештэйгээ хэлэх одоо эр хүн чинь тийм юу байхгүй тэгэл за би уусаа одоо ийм болцсон гэл одоо өөр төр бүх юм авсан. Уусаал үнэн л юм чинь би тэгээд одоо төмс шиг зүгээр ямар ч гар хөлгөө юм шиг тэгэл нүдэлээ суувал болох л байсан л ах л та. Тэгээд тэрийг бас ингээл бас л нөгөө тэсвэрийн одоо юун дээр нөгөө л харууд чинь тоглолт хийж байгаа шүү дээ. За ийм юм байна гэл. Тэгэл за окей түглийн зөвшөөрё гэл бүх юм аваад гарсан. Тэгэл яг ял авчаал шүүхтэр очиж торгуулийн ял авч байгаа маа тэр чинь гэр бүлийн тэр чинь эрүүгийн залттай мэлээ шүү дээ. Бүр эрүүгийн хөдлийн залтаар. За окей ял аваад тэгэл өргөн дээр би хууцаа бариад шүүхтэр очиж ялаа авчаа тэгээд өргөн дээр шууд хүрээд ирсэн. Угаасаа 2 ном авчихсан уншсан явж ирсэн. Тань ийм зүйл тохиолдол өргөөлөө баг очих үсэн үү? Ер нь бол очсон. Очоод өмнө 2 ном авцсан байсан. Авцсан байгаад уншаад эхэлсэн явж ирсэн. Тэгээд яг өргөн дээр очиод нэг сүнс судраа авч байгаа. Тэгэхэд хөх төрөмс өргөн дээр төрөмс дээр хурж ирэл. За тэгсэн чинь манай хэд яг юунаас ирсэн. 13 ахалтай үлэнд яваад ирцгээ чинь гэсэн яг байжсэн. Тэгэл за ашгүйгэл тэндээс судраа аваад уншаал явж исэн чинь сүнс судрын 148 дугаар хуудсан дээр нөгөө айхтар хардталтын хар сүнс маань байж идэм да. Шинж тэмдэг нь юу вэ гэдгсэн чинь яг энийг болж байгаа юм шигээр тэрнтэй ингэж явж байгаа чинь би харсан марсан гэдэг ингээд яг нөгөө ийм байдлаар нөгөө эзэмдсэн хүний хэлүүлдэг. Яг манай ихнэр яг тэгж хэлдэг байхгүй юу? Яг шинж тэмдгүүд нь бүр яг үгээрээ байж байгаа байхгүй тэн дээр бүр энэ одоо бүр ямар сони юм бэ гэд тэгээ бүр гайхаад тэр одоо нөгөө ял авцсан дээрээс нь яг тэр судрын яг тэр хууцыг яг тэрний дараах ингээд 7 хоногийн дараа нь харж уншаал асгарт л үлваа. Тэгэл за угаасаа энэ ишэл зүглэх систем байна. Энд л ирж уулзаж одоо зүг чигээ мэдлэх систем байна гэл. Тэгэл дараагийн эрэлтэн дээр нь би тэр эхнэрээ дагуулад очив. Өргөн дээр. Тэгээд ховсонд ороод 12 сард штэ. 12 сард ховсонд ороод тэгсэн чинь нөгөө Австралид идэг манай судаас их нөхөртөөгөө би их нэртэйгээ ингээд яг ховсонд орж байгаа хгүй эмжээх шин ховсонд ороод судаа болохоор би энэ газрыг яг зүудэлсэн байхгүй юу гэж яриад байдаг. Өмнө подкаст нэрийг олсон шүү дээ. Сүүдний газрыг зүудэлсэн байхгүй яг ийм охин байсан гэл ингээл татлаас ийм охин хөөхнөд байсан гэл яриад байдаг байхгүй. Би болохоор ингээл юунаас ингээл болоод ингээл дамжигдал үрээд ирлээ гэл энэ ирэх стаа юм шиг ингээл тэгжл анх өргөн дээр ирээл ер нь цэвэрлэгдээл за ийм юм байна тийм байна гэл учрыг нь олвол явж ин да. Тэгээ шууд сургалтанд суугаал гэсэндээ тэр нь 13 алтаа явж ирээд манайхан чинь тэр шууд галан шидийн сургуульд эхэлцээ. Тэгэл галан шидийн сургуультанд сууж эхлээл. Тэрэн дээр ч манай аав ээж хоёр маань гэсэн бас сайн дэмжсэн. Яг ер нь яг болохгүй байгаа юм энэ юм байна. Энэ номыг уншаад, энэ судрыг уншаад гэсэн чинь энэ дээр ийм юм гарч ирж байна. Энэ юмтай холбоотой байна гэл хэлсэн чинь за гэл. Ер нь бол тэгэл ишигээ орж ирсэндээ. Хүмүүстээ сонирхолтой санагдаж магадгүй хардталтын хар сүнсийг яаж устгаж дарддаг юм бол устгаж би бол одоо эхлээд устгахыг гэж их нөгөө үзэн ядалтаар боддог. Харин тийж бодохоор л тэгсэн чи үгүй юм. Тэгсэн чинь би яг улаач ослоогоо дараа бодсон чинь бүүн хайр үрээд нөгөө хардталтын хар сүнс чинь зүгээр байж ах хэвээр байна. За. Энэ хүн угаасаа хүний
туулах хэвээр давах хэвээр давааг энэ чинь Хурцсаж өгдөг. Одоо илүү хурцсаж өгнө, хурцлж өгнө, ойртуулж өгөх юм байна. Одоо нэг хэсний тэнгэрийн л одоо хэрглэж байгаа зэвсгэл гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр байдлын бол эн чинь өөрийнхөө ажлыг хийж байгаа сүнс юм байна. Тэгэхээр ажлаа сайн хийж байгаад нь баярлах хэрэгтэй юм байна. Гэж бодсон шүү дээ. Ер нь сүүлд бол тэгж одоо ер нь бол устгах гэдэг бол бүр нэг юу талын бүр нэг болохгүй устгах хэрэгтэй харснууд бол байгаа шүү дээ бас тийм. Зүгээр зайлуулах гэдэг юм уу тэрийг ингээд тууллаараа ингээд даван туулаад явхад аяндаа тэр дараагийн шалгуур дараагийн төвшингийнх нь харснаас нь угсаал гарч ирнэ. Тэгэхээр бидний тухайн үед нь одоо туулуулах байсан хар сүнсний левел нь яг одоо төвшин таарсан сүнснүүд л бид нартэй таардаг. Тэгэл энийг туулаад аваад гараад ирэхэд дараагийн төвшний хавраал ирэх юм. Хараад угс хүлээгээл байж байгаа. Бид нар яг одоо зэрэгцэл байгаа л энийг яаж давах нь уу гэдэг ч юм уу. Ийм туллыг одоо бүтрэх нь үү гэдэг ч юм уу. Ийм байдлаар бол бүхэл төвшөнд бол шат шатанд гарч ирэх юм байна л гэж бодсон. Тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг л. Улаач хүн бол. Тэгэхээр харталтын хар сүнсийг байлгаж ил байсан дэр гэсэн үг. Тэгээ одоо л би байлгаж л байсан дэр гэж хэлнэ. Ер нь бол байлгаж яхан дээр тэрийг одоо хүн нөгөө тууллаараа таньж мэдчихэж шүү дээ. Энэ нөхөр ингээд дээ шүү. Нөгөө хар сүнс нь итгэвчээд байна да гэдгийг одоо л нэг харцнаас нь бараг мэдэн шүү дээ. Эхнэрийнхээ харцыг хараалаа. Энэ яг хідэн цагт яагаад залгаж ийн гэдгээс нь хүртэл мэдчихнэ. Ер нь бол тий. Тэгэхээр за одоо жоохон айдараа гэдэг ч юм уу тий. Түүхүү байдлаар энийг уусаа мэдэрч болно. Юу чинь ингээд дөрүүлж орж ирэх гэдэг шүүгэл. Тэгэхээр тэр харталтын хар сүнсээр дамнаад дараагийн өөр харууд нь орж ирэх ч юм уу. Өөр одоо илүү хүчрхэг юмнууд орж ирвэл тэрэнд бас бэлтгэлтэй л байх хэрэгтэй гэсэн. Ер нь хар сүнсийг одоо за устгахаа болчлаа. Тэгэхээр яаж бас хүмүүсээ сонь санагдаж бас магадгүй л надад ч бас арай өөр хариулт ирэх болов гэж бодсон. Таалхам тийм хайрын сэтгэлээр чи инэрлийн сэтгэлээр одоо устгах ч юм уу ингээд саармагжуулаад байна уу гэж л бодлоо. Тэгэхээр зэвсэг ашиглаад зэвсэг энийг одоо зэвсэг гэж хэлэх юм уу? Хайр чи бол хамгийн том зэвсэг гэдэг. Хамгийн том зэвсэгч байж болох юм. Тэгэхээр энэ харталтын хар сүнс чи ажиллаа сайн хийсэн шүү. Энэ одоо Номтын тэнгэрт одоо бас нэг улаачийг замчлаад аваад ирж чадсан шүү. Баярлаа гэл хэлэл болж болох юм байна л гэж бодсон шүү. Ер нь бол тийм. Зэвсэггүй юм шиг хэрнээ та бас агай зэвсэгтэй л үдсэн юм шүү. Нэг талаас тэ тэр чи инэрлийн хайрын сэтгэлийг бол гаргасан байна шүү дээ. Заавал устгах гэхээс илүү тэр харуудыг чинь бас нөгөө хуургах тий. Би бол одоо эрчмийг илүү нөгөө шинжлэх ухааны тал руу бас их сонирхолтой байх үднээсээ би бас нэлээд шинжлэх ухааны тал юмнуудыг бодоод ингээд хараад байхаар ямар нэгэн эрчим энерги бол угаасаа устж өгөө болохгүй. Ямар нэгэн аль нэг төлөвөөс нөгөө төлөв рүү дандаа шилжин хувьсгана. Нөгөө шидийн сургалтын дээр бид нар чинь бас л яг л тэрийг бүр оройн дээд хэмжээнд нь хийж чаддаг огторгуу даяар нь хийж чадах хэмжээний одоо шидтэй өвгдөд Монгол одоо өвгдөд л байна шүү дээ. Тэгэхээр яг тэр 33 баатрын одоо чинь бүгд л ер нь яг тэр гол онс нь эрчмийг хуургаж чадж байгаа юм байна. Ер нь бол харыг цагаан ямар ч одоо тийм муу одоо өөрсдийнхөө одоо гүнзгийрүүл судалж чадсан одоо шид хувьцаараа хөрвүүлж чаддаг байхгүй тийм. Бүр оргуу болгож чаддгууд нь ч байна. Өөр тэр чинь ямар нэгэн байдлаар өөр төрлийн энерги болгоод явуулж өөр оршихуй руу ингээд илгээж байгаа ч юм уу. Тийм одоо зохист байрыг олж чадаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр тийм чадвар байгаа юм чинь арга тал дээр ч гэсэн бас тийм
одоо хууль өөрчлөлт юм байна гэж би бодоолаа. За танаас яг сонирхолтой тийм өөр асуулт асуухад ер нь цаг хугацааны талаар та ер нь юу гэж боддог вэ? Цаг хугацаа одоо орон зайгаас бас цаг хугацаа хамаардаг гэж үздэг штеп. Тэгэхээр бөөгийн одоо үйл тэнгэрийн үйл хийхэд тэнгэрт бас нэг цаг хугацаа байгаа, хэмжээст орон зай байгаа тий. Тэгэхээр бидний хийж байгаа юм тэнгэрийн үйл цаг хугацаа талаар та ер нь юу гэж боддог вэ? Нэг тийм цаг хугацаа гэхээр бүр одоохондоо яг нөгөө ихэр супер сайн одоо тайлж чадахгүй л байгаа. Миний хувьд зүгээр яг одоогийн байгаа төвшөнд ойлгож байгаагаар болохоор цаг хугацааны одоо минут, секунд, цаг гэл ингээл тийшээгээ 7 хоног одоо сар болоод жилийн улирлын ингээд эзэд бүгд ингээд цаг хугацааны эзэдүүдтэй тэр цаг хугацаа болгон өөр гэсэн хасуудтай байдаг байхгүй. Судартай ч ихсээ тэгээ бичсэн байна. Хамгийн хүчрэх хасууд нь одоо тэр минут, секунд, хормын тийм хасууд байгаад байгаа байхгүй. Тэр хасууд ертөнцийг үүсгэхдээ зэрэгцээл угаасаа баг бий болсон ертөнцийг баг бий болгоход нөлөөсөн одоо суур нөхцөл нь байгаа юм байна гэж бодоод байгаа. Анханасаа байсан тэрийг одоо цаг хугацаанд чинь эхлэл төгсгөл нь одоо одоо шинжлэх ухаанаар болохоор нэг чинь цаг хугацааг болохоор угсаа эхлэл төгсгөл хязгааргүй заримдаа болохоор шууд огторгуу хооронд явахаар энэ чинь цаг хугацааг ингэж төвчилж болдог энэ төр гэл хар нүхний онол мол гэл цаг хугацаа тэнд удаашрдаг ирдэг гэл юмнууд яригадаад идэв шүү дээ. Тэнгүүд яг үнэхээр бодитол тэр тийм болов гэд бодохоор бас эргэлзээтэй санагдалаа. Илүү сайн бодох хэрэгтэй баг. Цаг гаргаж нэлээд сайн бодвол энэ дээр гаргалгаа нэлээд гарч ирэх хаа. Одоохондоо бол зөвхөн ном судрын хүрээнд бодохоор энэ бол цаанаасаа асар том одоо маш том хүчрэхэг ийм хасын орон зайнууд байгаа. Энэ дээр одоо энийг эвдэх буюу одоо товчилж чаддаг тусгай эрдэмтэй одоо сүнснүүд гэх юм уу чадвартай тийм сүнснүүд байдаг. Тэнд цаг хугацааны орон зайдуудад очиж чаддаг эрх нь олгогдсон бас тийм эзлүүд гэх юм уу тийм бас сүнснүүд одоо төвшөнд бас янз байгаад байгаа шүү. Нөгөө туваагийн үйлэн дээр бар цагийн үйл хийсэн шүү дээ. Тий. Тэгэхэд бар цаг, морь цагийн үйл хоёр цаг үйл юм. Ямар ч бар цагийг бол тэгэхэд одоо нөгөө за тань сүүлийн асуулт болоход улаач зарим хүний одоо юм бэрхшээлтэй зүйл юу байдаг вэ? Бас сайхан зүйл нь юу байдаг вэ? Та хуваалцчих болох уу? За бэрхшээлтэй одоохондоо нөгөө орон сууцнд байгаа болохоор энэ чинь хүмүүс чинь гэр орондоо бас хамаагүй өгдөө буулгах гэхээр бас болохгүй байгаа шүү дээ. Тэр нэг жоохон бэрхшээл хийдэг. Яг ер нь бол өвдийн өөрийн гэсэн өргөөтэй болоё гэж бодоол байгаа. Арай л амжихгүй л яваад байна. Гоё бэрхшээл үл ер нь гайгүй дээ. Тэгэл манайх сургалтууд ч угаасаа ажлын бус цагаар орчдөг болохоор сургалтуудаа болж өгвөл амжаад онлайнаар ч болтоо суухыг ботч тий. Тэгэхээр бол ер нь бэрхшээл гэдэг юм ер нь бол гайгүй юм байна. За сайхан зүйл нь гэвэл сайхан зүйл нь гэхээр одоо тэгэл одоо өвдийнхөө одоо хүсэжсэн одоо намайг бүтээсэн энэ өндөр дээд сүнснүүд байгаа шүү дээ. Энэ хоёр
удныхаа энэ тэгээд буурлуудаа ингээл ядаж хийх ёстой үеийн энэ насандаа бас амжаад тэнгэртэй мэдлээд явж байгаа нь л гол бахархалтай санагдаж байгаа да одоохондоо л яг тийм гавьяа байгуулад ийм юм болоод одоо нөгөө яг тэнгэрийн үлэндээ бүр өөрийгөө бас 100% ажиллаж чадчихна гэж бас хэлж чадахгүй л байна. Хажуугаар нь нөгөө аргын амьдралтаа бас учраа олох гол явж байгаа болохоор тийм. Тэгэхээр бас ямар ч гэсэн тэнгэртэй мэдлсэндээ бол одоо бахархалтай л байгаа. Тэгээ хамгийн зөв газраа сонгож ирсэн бас миний одоо өвдөд спорлуудын маань бас ач буй юм даа л гэж өвдөр л ер нь бахархаж юм да. Тийм эрдэм номд шамдуулж энэ сайхан өргөөнд энэ гой хамт олон донд ийм мундаг багш нарын одоо дэргэд тавьчирч үрийгээ ингээд улаач болгож юм гэдэг бол бас л часаатай л буурлууд барьж тарах гэдэг. Юу ойлгож шүү дээ. Зөв та улаач одоо юу юм болоогүй бол яг энэ мэдрэмжүүдийг мэдрэх. Ер нь тийм улаач болоогүй бол энийг яг энгийн зүгээр арын амьдралтай зүйрлэх юм бол ер нь яг анхны хүүхдтэйгээ болоод яг болж исэн мөч байна. Ер нь л хамгийн ойрхон төгж очих нь тэр л зүйрлэл байна да. Тийм оргил мэдрэмжүүдийг улаач болсноор их мэдэрдэг. Тийм яг бүр тэр хайрыг тэгээд сүүлд бүр яг энэ бүгдийн хайрыг тэр мэдэрснээс хойш яг сүүлийн одоо тухайгийн үлэнд явж ирснээс хойш бол ялангуяа хайр гэдэг байдлаар л хүмүүсийг ер нь их хардаг болсон байна. Энэ хүн чинь одоо энэ махан би ийм юм өмссөн байгаа ч та сайхан муухай байгаа ч тийм ингээл бусдын одоо нөгөө нүдний хор болохоор юм өмссөн ч гэсэн энэ бөөн хайраар бүтцэн хэнийг явж ин да бүгд нь хайрлаад ингээд нүунийг бүтээсэн дээ. Энэ улам тод гэрэлтээсээ гэл энэ сүнс тэгвэл бид нэг гэрлэл болол дэш очиж шүү дээ. Тэгэхээр тэгжил хараад байгаа юм да. Ер нь шин чанарш мөн чанараар нүхнийг харж шүү дээ. Тий одоо энэ сүүлийн юм дээр тэгжил үлээс хойш ер нь тэгж хардаг болсон байна. Бүүн хайраар л хардаг болсон хүмүүсийг эн чинь ямар ч хүн уурлаад одоо ороод ирсэн одоо харилцагч үйлчлүүлэгчтэй хин нэгэнтэй одоо тийм зөрчилдөөнд орох ямар ч юм шаардлага байхгүй санагддаг л жаахгүй. Амьд бүр хөнгөн болсон юм шүү. Тийм. Хайраар харахаар угаасаа энэ хайраар бүтээгдсэн энд өөрийн гэсэн зорилготой ирсэн байгаа тэрийг хурдан ухаараасаа л гэж л хүмүүсийг хардаг болж эхэлж байна да. Ер нь бас үл битүүл. За танаас асуугаагүй эсвэл таны хэлмээр санагдсан тийм үг байвал үргэлж юмд нөгөө эргэлзэж байгаараа гэж л би хэлмээр санагдтыг. Эргэлзээд дахин одоо нөгөө бодож үзээд тэгээд яг зүрхэндээ мэдрээд үзэхээр аянда багш гисээ үсээ хэлдэг штеп яг ингээд мэдрэмжээрээ яа тэрнээс бодлол худлаа харагдах юм ч гэсэн худлаа тэг мэлмитэгээд тэр чинь бас худлаа байдаг аа тэгэхээр яг мэдрээд бай гэдэг багшийн байн хэлээд идэг юм сургалт болгон дээр хэлээл энийг гол нь юугаараа мэдэр одоо яг өрцөөрөө мэдэр гэж багш маань байн хэлдэг штеп тэр яг тэгжил мэдрэхээр аянда тэр холбоос яг зүг байгаа нь шууд мэдэрдэг юм бэл. Аянда энийг зөв одоо мэдрэмж байна гэдгийг тэр юмд бол байнга эргэлзэж л байгаад эргэлзээгээ харин тайлахтаа мэдрэмжэндээ одоо илүү зөв мэдрэмжээ гэхдээ барьж авах хэрэгтэй юм байна гэж л бодсон доо. Тэгээд хэн нэгэн хажууд чинь муудалцж иж болно. Тэгээ хэн нэгэнтэй маргалцж иж болно.
тэр болгоныг ингээ шууд бид нэр ингээ шүүх гээд идэг. Тэг хэрэггүй зүгээр л цаад нь одоо учир шалтгаан ямар мэдрэмжийг өгөх гээд байна. Тэрийг нэг анзаараад эхлүүл хүн шууд ингээд энэ чинь ийм юм мэдрэгдэж байна гэдэг нэг жоохон анзаархад л яг болт юм байна гэж бодсон. Шууд юм бодол тархиар шууд бодохоор тарих шууд хамгийн хялбархан хамгийн залхуу арга хэмжээг шууд бодсож байгаа. Уурал гэл энэ дээр шууд эсэргүүц гэл тэ. Тэгэхээр тийм биш, тэрийг ингээд жоохон гүн рүү нь явуулаад ямар мэдрэмж төрж ийн тэрийг анзаарах хэрэгтэй. Тэгэхээр яг эргэлзээ гэдэг хан тэр ихгүй. Шууд тархичин шууд хамгийн хялбархан замыг сонгож өгнө. Тэрийг жоохон эргэлзчих юм бол цаашаа жоохон гүн рүүгээ явуулаад ядаж өрц рүүгээ явачаад тэ мэдэрчих юм бол гэд би бинийгээ ойлголцол би болчих واخаа л гэж боддог. За ингээд подкастаа өндөрлөж байна. Тэгээд асууж тодруулах зүйл байвал комент хэсэгт бичээрэй. Тэгээд танд маш их баярлалаа. Цаг гаргаж ингэж подкаст хийж байгаад баярлалаа. Олон улаач нарыгаа тууллыг бас баяр таягараа ингэж дамжуулаад сонсгохаа тий. За их талархал.